За 1998 онд тухайн үеийн парламентын гишүүн Санжаа Сүрэнгийн зориг агсныг амь насыг хөнөөсөн ийм хэрэг гарсан. Энэ уг хэрэг нь бол хэрэгэнч тэр хэргийг хянан шийдвэрлэх үйл явсан ч гэсэн нэлээд эдрээтэй хэрэгэлзээтэй ийм байдал үүссэн. Ийм ч учраас бас Монголын парламентын гишүүн амь насаа огцсон ийм асуудал гарсан учраас олон улсын парламентын хороо бол энд байнга анхаарал хандуулж ирсэн. За энэ чигтнээс энэ 2017 онд 9 сард олон улсын парламентын холбооны хүний эрхийн хорооноос тодорхой төлөөлөгч нар ирж ажилласан. За энэ хүмүүс ажиллаад санал зөвлөмж гаргасан 10 төрлийн санал зөвлөмжийг бол Монгол Улсын их хурлд өгсөн байгаа юм. Тэгэхээр энэ санал зөвлөлтийг судалж хариу өгөх зорилготой юм ажлын хэсгийг бол өмнө байгуулсан л да. Нямбатар гишүүн нарыг ахлуулж, за мөн тусгай хэлтийн дотороор байгуулж ажиллуулсан. За мөн хамгийн сүүлд нь бол хэд хоногийн өмнө нас надаар ахлуулсан юм ажлын хэсгийг байгуулсан байгаа юм. За ингээд ажлын хэсгүүд нь ажиллахад бол уг асуудал бол нэлээд цар өрөөгөнтэй эрх хэмжээ шаардлагатай байгаа учраас энийг төр хороо байгуулъя гэсэн энэ болд гишүүний саналыг бол дэмжиж төр хороогоо байгуулж ажиллуулахын зүйтэй байна гэж үзсэн. Яагаад гэвэл төр хороо гэдэг бол байнгын хорооны адил тэгш хэрэгтэй юм улсын хурлын бүтцийн байгууллага. За ингээд олон улсын парламентын холбооноос үүссэн зөвлөмжөд бас ийм бие даасан хянан шалгагчийг өргөх байгууллага хороо байгуулж бас ажиллахыг бас зөвлөсөн байдаг. Тэгээ энэ үүднээс энэ төр хороо байгуулах асуудал орж ирж их хурлаар дэмжигдээд өнөөдөр байнгын хороо дэмжигдээд их хурлаар ингээд хэрэгдэж байгаа юм. За гэхдээ энэ төр хорооныхоо ажиллах хүрээ хязгаар тоо бүрэлдэхүүн юмнуудаа бас тогтож нэгдсэн ойлголттой болмоор байгаа юм. За төр хороог бол мэдээж тодорхой асуудлыг хянан шалгах зорилгоор за санал дүгнэлт гаргах, за нэгдсэн хуралдаанд дүнгийн танилцуулах зорилготой байгуулдаг. Энэ зорилгоо биелүүлсэн тохиолдолд бол их хурл дүнгийн танилцуулсаар татан болгодог юм л учиртай. Төр хорооны бүрэлдэхүүнийг бол их хурлын зөвхөн гишүүдээс бүрдүүлдэг. За мөн ажиллах хугацааг нь бас тогтоож өгч болдог юм учиртай. Тэгэхээр энэ бүрэлдэхүүний хувьд бол бас маргаа гараад байгаа. Хууль зүйн байгууллагын дор ч гэсэн баасан гишүүн, нямдарч гишүүн нарууд нэлээд маргаантай зүйл ярьж бас нэлээд асуудал үүсгэсэн л дээ. За энд бол хэн ч орж ажиллаж болно. Хэдэн ч гишүүнтэй бас байж болно. Энд бол тогтоосон зүйл бол байхгүй. Тэгэхээр баасан гишүүн нямдарчийг оруулахгүй гэдэг ч юм уу, нямдарч гишүүн баасан хог оруулахгүй ч гэдэг юм уу ийм зүйл байхгүй. Орж ажиллах болно нээлттэй. Ер нь бол энэ 96-оноос хойш парламентын түүхэнд бол 8 байнгын хороо ажиллаж байсан. За 12-оос 26 ийм гишүүнтэй л ажиллаж байсан юм байна лээ. Тэгэхээр энэ гишүүдийн тоо бол байнгын хороогоор их хурлаасаа тогтоогоод явах боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй. За хүрээ хязгаарын хувьд тодорхой зорилго тавиад түүнийг биелүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр энийг бас бид их хурл дээр бас нэлээд ойлгомжтой тодорхой хэрэгтэй. За энэ бол хүү амны хэрэг гэж бас эрүүгийн хэрэг байна. За мөн ирүүдэд шийдсэн тухайн асуудал нь бол бас тусдаа эрүүгийн хэрэг байж байгаа. За энэ хоёр асуудлын хувьд хэрхэн яаж хандаж оролцох вэ гэдэг асуудал ярина. За ер нь ямар хууль зөрчигдсөн, ямар хуу төвшин шалгах юм бэ гэдэг бол энэ парламентын их хурлын гишүүдийн төр хорооны эрх хэмжээний хүрээнд аль зүйлүүдийг үзэж сонсож ажиллаж болохын аль нь болохгүй юм бэ гэдэг энэ. За Мөнхбаатар гишүүнд нэмж 1 минут. Тодорхой болгох юм шаардлага байгаамаа. Тэгэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бол өөрөө нууцын зэрэглэлтэй. За олон үйл ажиллагаа арга хэмжээнүүд бас байдаг. За гүйцэтгэх ажлын арга хэрэгслэр авсан нотлох баримтууд, бусад нотлох баримтуудтай ингээд танилцах гэдэг юм олон ажлууд гарна. Эдгээрийг бол парламентын гишүүд энэ бүхнийг бас оролцоод явах юм боломжгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд бол улсын ерөнхий прокурорын дэргэд уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг бол байгуулах ёстой. Энэ байгуулах талаар бас хууль нааш бас санал залжиж байгаа юу гэдгийг бас асууя. За энэ бол шүүх прокурор хууль сахиулах байгууллагуудаас оролцсон энэ уг асуудалтай холбоотой нэгэнд асуудал үүссэн байгаа учраас энэ асуудлыг бол яг эрх бүхий хуулиараа үр хүлээсэн харьяалж байгаа байгууллагууд нь шалгаж ийм ажлын хэсэг байгуулах ёстой маа. Манай энэ төр хороо их хурлаас Мөнхбаатар гишүүн. За хууль санаачлагч яг 1 минут авцсан сайн нэмсэн шүү дээ Мөнхбаатар гишүүн. Тодруулсны дараа бол та дахиад 1 минут ажиллах тий. За бол гишүүн. Тэгэхээр нэг талаасаа үнэхээр үнэн ярьж байна гişүүд.
Монголын парламент Монголын ард түмэнд өртөө. 21 жилийн дараа энэ том хэргийн асуудлаар анх удаага хэлсэн гэж та нар боддоо. Тэгээ энэ бол бидний үр шүү. Анх удаага бид парламентын бүтц бий болгоод яг Монгол байнгын ажиллагаатай парламентын хувьд өнөөдөр энэ ноцтой асуудалд бодиттой хариулт өгөх ийм болцоо бүрдэж байгаа. Тэгээ түрүүн тэр нямд ус сайж ярьж ирсэн тэр асуудлуудыг энэ хариултанд бол өгнө. Дээр нь энэ хэрэг Монгол улсын олон улсын нэр хүнд бас шууд хамаарах болсон. Түрүүн би хэлэхдээ хэлсэн. Олон улсын парламентын холбооны хамгийн сүүлийн тэр тайлан зөвлөмжөд юу гэж хэлж байгаа гэхээр энэ хэргийг шийдсэн ажиллагаа нь олон улсын хүний эрхийн хэмжүүрийн зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шудраг шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул гэж. Бүр явуулаагүй тул гэд нотлчин байгаа байхгүй да. Гэхдээ энийг нотлуулаа эн чинь. Бидний чинь ерөөсөө одоо шудраг шүүхгүй хүний эрхийг зөрчдөг ийм ус болгочлоо штэ. Тэг одоо яах вэ? Өнөөдөр хүртэл бид бол яах вэ? Мөрдөж шүүж ийн гэд шалтгаан тайлбар тавиад явж болсон. Одоо ийм болцоо байхгүй. Одоо бид очиод үгүй яах вэ, энэ бол ингэччээ. Одоо манай одоо их чухал дарга нар энд оролцсон юм аа гэх тайлбарлаа сууж явах уу? Энийн цаана маш бодиттой хүмүүсийн эрх ашиг, бизнесийн эрх ашиг байгаа маа гэж хэлээ сууж явах уу? Одоо бид өнөөдөр Монголын парламент хэлэх үг байхгүй. Худлаа ярьж бултах тайлбар гаргах болцоо байхгүй болсон. Бүх арга зам дууссан. Одоо энээс цаашаа өнөөдөр бид энэ хороогоо байгуулад энэ асуудлыг хариулт өгөхгүй бол болохгүй. Яг ийм ярихлаар орж ирээд хаа хамаагүй юмнууд яриад хүнлүү бүр хаа хамаагүй гүтгэлгээр дайраад өөрийнх нь тойргийн сонгогчид өнөөдөр хэдэн жил тэнд тарчилж гин гимгүү. Тэгэхэд тэднийг хамгаалахын оронд өнөөдөр юу хамгаалаад юу ярьж явна вэ энэ хүн? Тэгээд эндээс гашгичаад тэгээд гараа явчихна. Байнгын орон дээр орж ирээд баахан хүмүүс за болдог шүү нэ зөвхөн асуусан асуултных нь хариулт тавьдаг гэх. Хууль танилцуулж энэ их хурлын хуулийн процесс төрийн ажил явж байна. Танаас Мөнхбаатар гишүүн асуулт асуусан шүү дээ. Өнөөдөр Монголын парламент ингэ дээршгэж болохгүй шүү дээ. Та Мөнхбаатар гишүүний асуултанд хариулж байна. Тэгэхээр Мөнхбаатар гишүүд хариулж байна. Үнэхээр өнөөдөр бид энэ парламентаа яг энэ хуулийнхаа хүрээнд энэ асуудлуудыг хариулаад шийдвэрлэх нөхөөс арга байхгүй. Энэ бол эцсийн бололцоо. Тэгээ үүнийг бол их хурлын гишүүд олонхонд байнгын орондоо 100% дэмжсэн. Энд бол би маш баяртай байна. За Мөнхбаатар гишүүн 1 минут. За энэ чиглэлээр нь бас хууль зүйн байнгын хороо дэмжсэн. За энэ төр хороо байгуулах асуудлыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ хүрээ хязгаараа бас нэлээд тодорхой болгож ажиллах ёстой гэдэг зүйлийг би хэлээд байгаа л да. За энэ дээр бол төсөл өргөн барьсан бол гишүүний хувьд бол энэ санжаа сүрэнгийн амнистыг хөнөөсөн хэргийг шийдвэрлсэн асуудлаар олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж холбогдох санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий төр хороо байгуулах ийм л одоо тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Тэгэхээр энэ парламентынхаа сэрсэн тэр санал зөвлөмжийн хүрээнд одоо ажиллана гэж би ойлгож байгаа. Энэ бол санал мэдээж олон ажиллагаанууд хийгдэх ба. Тэгэхээр энэ дээр бол санал дүгнэлт гаргаад одоо энэ хорооны үүрэг бол одоо ажиллагаа бол дүнгээ улсын хурлд танилцуулснаар одоо дуусруулах юм байна гэж ойлгож байгаа. Тий. За ингэхээр энэ хүрээгийн хязгаараа бол дараагийн одоо энэ бол хэлцэх хэсэг шийдэж байна. Дараагийн одоо хэлцүүлэг батлах хэлцүүлгүүдээр бол хүрээ хязгаараа их тодорхой болгож авахд нэгдсэн ойлголттой болох зүйтэй байгаа шүү гэдгийг одоо хууль